Сайн байцгаана уу та бүхэнд гадаад мэдээ танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Мексик улсад татвар ногдуулаад байсан. Тэгэхээр энэхүү татвараа 1 сарын хугацаанд хойшлуулах болсноо зарласан байна. За мөн адил шийдвэрийг Канада улстай холбогдуулан гаргаж байгаагаа мэдэгдэж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд ийм шийдвэр гарах бас нь Мексикийн ерөнхийлөгчтэй уулзалт нэлээд эерэг үр дүнд хүрсэн учраас ийм шийдвэр гарах болсноогоо зарласан байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болон Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шайнбаум нарын хийсэн хэлэлцээ нь маш сайн явагдсан. За тэгээд энэ хэлэлцээрийн үеэр бол ерөнхийлөгч Трамптай Мексикийн ерөнхийлөгч их хүндэтгэлтэй хандсан учраас бол урд өмнө хязгаарч байгаагүй үр дүнд хүргэсэн ийм хэлэлцээ болж өнгөрлөө гэдгийг онцолсон. Трамп ялангуяа Америкийн нэгдсэн улс Канадын хооронд байгуулагдсан чөлөөт худалдааны хэлэлцээрт хамаарах бараа бүтээгдэхүүнд тарифыг хамааруулахгүй гэдэг ийм шийдвэрийг гаргасан байна. За тэгвэл дараагаар нь бол олон нийтийн сүлжээнд энэ талаараа жиргсэн. Энэ үеэрээ бол энэ тохиролцоо нь 4 сарын 2-ны хүртэл хүчинтэй гэдгийг онцолсон. За энэ хүү байгуулагдсан Америк, Канада, Мексикийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг Трампыг эхний бүрэн эрхийн хугацаанд бол байгуулагдсан хэлэлцээр байгаа. За NAFTA гэж өмнө нь нэрлэгддэг байсан тухайн хэлэлцээрт бол ерөнхийлөгч Дональд Трамп сэтгэл хангалуун бос байсан учраас тухайн хэлэлцээрийг шинээр энэхүү Америк, Канада, Мексикийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулсан түүхтэй. За харин ерөнхийлөгч Шайнбаум хэлэхдээ бид Америктэй хийж байгаа бүх худалдаа бол дээр дурдсан хэлэлцээрийн хүрээнд явагддаг. Гарал ууслын дүрм журамтай холбоотой нэг хэсэг байгаа ч гэсэн бүх зүйл бол худалдааны гэрээний хэсэгт хамаарна гэсэн ийм мэдээллийг хэлж байна. Өөрөөр хэлбэл энэхүү чөлөөт худалдааны хэлэлцээнд бол Мексикийн ихэнх худалдаа хамаарна гэж мэдгдсэн. Гэхдээ бол яг бодит байдал дээр Мексикийн импортын 50% Канадаас импортлж байгаа бараа бүтээгдэхүүний 30-60% нь бол тухайн гэрээнд хамаарагдана гэж мэдэгдэж байгаа. За ялангуяа авокадо зэрэг бол олон төрлийн ийм бараа бүтээгдэхүүнтэй холбоотой ерөнхийдөө тухайн бараа бүтээгдэхүүний холбоотой дүрм журмыг мөрдүүлэх асуудал дээр ихээхэн зардал гардаг учраас тухайн хэлэлцээрт бол хамаардаггүй бараа бүтээгдэхүүнүүд байдаг учраас техникийн нөхцөлийг нь бол дараа нь наривчлан ярилцах шаардлагатай гэж үзэж байгаа. За ер нь бол яг цагаан ордноос гаргасан энэхүү дүрм журамтай холбогдуулан яг хэдэн хувийнх нь бараа бүтээгдэхүүн яг ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүн энэхүү Дональд Трампын ногдуулаад байсан 25% тарифаас чөлөөлөх хэсэг нь бол одоогийн байдлаар тодорхойгүй байна. За энэ талаар худалдааны төлөөлөгчийн газраас удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг гаргах юм байна. За пүрэв гарагт бол мөн Трамп нэг мэдээлэл хийсэн. За өчигдөр бол 1 сараар хойшлогдсон автомашины тарифыг 2 дахь удаага хойшлуулахгүй гэсэн ийм мэдээллийг хийж байгаа. За ерөнхийдөө бол Дональд Трамп өөрийн хөрш 2 орн болох Канада болон Мексикт бол тухайн энэ гол худалдааныхан түншүүдээс ирж байгаа бараа бүтээгдэхүүнд 25% импортын тарифыг ногдуулад байсан. За ингэж ногдуулах болсон гол шалтгаанаа бол Мексиктэй холбоотой үүссэн асуудал тэр дундаа хууль бус хар тамхи фентанилтай энэ 8-тай тэмцэхэд Мексик улс хувь нэмрээ оруулахгүй байна. Өөрийн хэлээр энэ хууль бус хар тамхины 8-ыг дэмжин гаргаж байна гэсэн ийм шүүмжлэл хэлж байгаа учраас энэ шалтгаанаар бол тухайн 25% гайлын тарифыг ногдуулах ийм шалтгаан болсон байгаа. За харин ерөнхийлөгч Шайнбаумтай хийсэн яриа хэлцээрийн үр дүнд бол Америкийн нэгдсэн улс Мексик нь энэ чиглэл дээр хамтран ажиллахаар ажиллаж байна. За мөн хууль бус галт зэвсгийн урсгалыг зогсоох чиглэлд бол мөн хоёр тал хамтаа ажиллагаа онцолсон байна. За ерөнхийдөө Шайнбаумтай харилцаан дээр удирдагчийн хоорондын энэ харилцаанд бол Дональд Трамп Мексикийн ерөнхийлөгчдөд арай зөөлөн хандаж байгаа. За харин Канадын ерөнхий сайд Жастин Трюдо бол маш хатуу шүүмжилж байгаа. За түүнийг бол татварын дарамтыг улс төрийн аргаар ашиглах гэж байна гэж буруутгаж Дональд Трамп үзэж байгаа. Тийм учраас бол эхэндээ Канадын бараа бүтээгдэхүүнийг чөлөөлөхгүй гэж мэдэгдэж байсан боловч энэ одоо зарлагт бол давхар Канада болон Мексикийн бараа бүтээгдэхүүнийг хамааруулсан байна. За энэ үүнтэй холбогдуулан Канадын сангийн сайд Доминик Лебланк олон нийтийн сүлжээгээр дамжуулан Америкийн нэгдсэн улсын 4,000 гаруй бараа бүтээгдэхүүнд ногдуулахаар төлөвлөж байсан 2 дахь шатны тарифын гайлын тарифа 4-р сарын 2 хүртэл мөн төр зогсоох болсон шийдвэрийг Канадын талаас мэдгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол худалдааны 3 гол түнш байдаг. За үүнд бол Мексик, Канада,
Хятад гэсэн ийм 3 гол түнш. За эдгээр одоо түншүүд бол өнгөрсөн жилд нийлээд 1.4 их найдын бараг Америкийн нэгдсэн улс руу импортлсон. За энэ бол Америкийн гаднаас импортлж авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 40% эзэлж байгаа томоохон ийм худалдааны түншүүд байгаа. За энэ одоо Дональд Трамп тарифыг одоо түр хугацаанд хойшлуулах шийдвэр гарсны дараа хувьцаануудын ханш огцом одоо буурсан. За Трамп Канадыг чөлөөлөх хэсгээ эхлээд бол зарлаагүй байсан. За дараагаар нь бол зарлж гисэн. За үүний дараагаар бол хувьцаанууд эхлээд уналттай байсан бол дараа нь алдагдлаа нөхсөн ийм байдал бол үүссэн. За жишээлбэл Dow Jones-ын индекс 427 нэгжээр буюу 1 хувиар унсан. За мөн S&P 500-ийн индекс 1.8 хувиар одоо буурч технологийн салбарын гол одоо индексийг илэрхийлдэг Nasdaq-ийн индекс 2.6% байдлаар бол хувиар бол буурсан байна. За ерөн сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны гадаад худалдаатай холбоотой тодорхойгүй байдлаас болоод бизнесүүд нэлээд хэцүү ийм байдалтай байна. За ялангуяа Дональд Трампыг албан тушаалтаа олсноос хойш бол Nasdaq-ийн индекс бараг 8% буурсан. За 12 дугаар сарын оргил үеэсээ 10 хувиар буурч пүрэв гарагт бол ерөөхдөө гайгүй байдлаар бол ханш орсон байна. За мөн тангар өргөснөөс хойш бол S&P 500-ийн индекс 4 хувиар буурсан. За ер нь бол бизнесүүд цаашдаа яаж ажиллагаа энэ тодорхойгүй орчинд бол ерөөсөө ойлгохгүй ийм байдалтай байна гэдгийг онцолж байгаа. Тийм учраас бол бизнесүүд томоохон компаниуд бол хүн ажилд авах төр зогсоосон. За хэрэглэгчдийн итгэл буурч байгаа. Хөрөнгө оруулагчид хувьцаа авахаасаа илүү засгийн газрын бонд зэрэг болоод найдвартай хөрөнгийн их усруудад хөрөнгө оруулах ийм сонирхолтой байгааг онцолж байна. За ер нь бол Дональд Трамп ажилд орсон эхний өдрөөсөө эхлээд энэ тарифтай холбоотой маш олон огцом шийдвэрүүдийг гаргаж байгаа. За нэг өдөр нь бол татвар ногдуулна гэж хэлээ. Дараагийн өдрөө бол тухайн шийдвэрээ цуцлахч гэдэг юм уу иймэрхүү байдлаар юм савлгаатай бодлого хэрэгжүүлж байгаа нь бизнесүүдийн хувьд тааварлагдахгүй бизнесийн орчныг бол бий болгож байгаа. За мөн одоо энэ шийдвэртэй холбоотой гайлын байгууллагууд хэрхэн ажиллах одоо байдлаа бол ерөөхдөө ойлгохгүй байгаа. За зарим тохиолдолд бол тухайн бараа бүтээгдэхүүн гайлын тарифад бол хамаарагдах юм шиг дараагийн өдөр нь бол тухайн шийдвэр нь бол дахиад цуслагдах ийм байдлаар бол гайлын байгууллагууд тухайн одоо тарифтай холбоотой асуудлыг хэрэгжүүлэх бодлогын одоо хэрэгжилтийг хэрэгжүүлэхэд хэцүү ийм хүндрэлтэй нөхцөл байдал тулгарч байгаагаа онцолж байгаа. Тийм учраас бол Америкийн нэгдсэн улсын шуудангийн алба шинэ худалдааны бодлогыг дагаж мөрдөх боломжгүй болсон учраас Хятадаас илгээсэн бүх одоо илгээмжийг бол Америкийн нэгдсэн улс руу оруулахыг хориулсан ийм шийдвэрийг гаргаж байсан. За тэгээд Дональд Трампын хувьд бол сүүлийн үед тарифаар сүрдүүлэх далайлах ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа. За энэ бол өөрийн зохих бодлогын үр дүнд бол хүрэх зорилготой байгаа. Тухайлах юм бол Мексик, Канада зэрэг улсуудтай Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдал тулгамдаад байгаа асуудал бол хар тамхины хууль бус 8-ыг зогсоох. За мөн үндэсний олон мянган хүний одоо амь насыг авч одоод байгаа энэхүү хямралыг зогсооход бол тэдний хамтын ажиллагааг бий болгох зорилгоор бол тарифаар далайлах бодлогыг хэрэгжүүлж байгаа. За хэрвээ зохих үр дүнд нь хүрсэн тохиолдолд тухайн шийдвэрээ цуцлах ийм шийдвэрийг гаргасаар ирсэн. За үүнтэй холбоотойгоор хэдийгээр энэ нь бол бодлогын үр дүнд хүрч байгаа боловч нөгөө талаараа бол эдийн засагт бол сөрөг нөлөө үзүүлж байгаа. Хувьцааны ханш буурах. За мөн бизнесүүд бол энэ найдваргүй бизнесийн тодорхойгүй орчинд хэрхэн ажиллагаа ойлгохгүй байгаа ийм нөхцөл байдлыг харуулж байгаамаа.